шүлгэн дээр нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Мянганы зүнж Нострадамус. Нострадамусын зөвгөнлөө тохиолдлынх бос. Энэ бол оюун санааны өр их хөдөлмөр. Тэр хожимын ирээдүг аврахын тулд та нарт сонголт байна шүү дээ. Шийдээч юугаа хүлээнэ вэ хэмээн хүндрэлтний авралын зүг чиглүүлэхийн тулд бүтээлүүдэн тойрвсон. Тийм ээ. Энд өөр сонголтын тухай эд шидийн гайхамшигт хүрч болох тэр ер бусын мэдээхэд дуулахын тухайд зөвгөнлүүд бичигдэжээ. Тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байт юм уу? Иймэрхүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол Нострадамусын лүндээр удахгүй тийм болов. Гэхдээ энэ ч угаасаа яг нөгөө цаг нь ирсэн зүйл байхгүй юу? Магадгүй одоо бидний нэг таньдаг мандаг энд энтэйгэд инээлтэд явдаг гэсэн үндэс тийм хүчин зүйл чиглэл биднийг өгтөн буй ирээдүйг эртний соёлт гүрэн урдаас мэдж байжээ. Тэд ирээдүйд ирэх аюулаас сэрэмжлэн алсын ирээдүйг аврах хэтийн төлөвлөлт боловсруулсан байна. Тэгэхээр монголчуудыг би бол өндөр соёлтой хүмүүсийн нэг байсан гэж бодож байгаа. Өндөр соёлтой хүмүүс гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг тэднэрт ертөнцийг үзэх тогтолцоо төлөвлөлт байсан. Монголчуудыг ингээд сүүлийн үед магтаад байна. Ямар их супер байсан тухай магтаад байх юм. Гэхдээ эдгээр чинь ямар технологи, ямар шашныг хүндрэлтэнд дэлгэрүүлсэн юм бэ? Good question. Гэхдээ хоёр том асуулт асуусан байдаг. Зөв. Тэгэхээр тэр хоорондоо маргаж яана л да одоо баруун нээл одоо тэрийг судалдаг болсууд. Тэгээ нэг хэсэг нь эднэр болвол бид нар шиг материаллык технологиг биш нийгмийн зохион байгуулалтын технологиг мэдрүүлсэн юм аа. Дэвшилт ёсоор тооцсон үзвэл анх тор богд гэгээнээс хойш Монголын алтан үргийн хаал үе дамжин төр байлах уламжлалт дэвшил гарч төрөл дамжин төрийн үйл хэргийг залбирчлах болсон. Энэ дэвшилт ёсоор тооцсон үзвэл 1999 оны 7 сард Тэнгэрээс залрах их хаан бол 9-р дүрийн хотогт богд шинэрэн шилжих явц тийм ч эмгэнэлтэй биш байж болно. Тэр зүгээр л биднийг сэрэн яг л сэрүүлэг шиг. Бид Нострадамусын лүндэнгээс ирээдүйдээ итгэх итгэлийг олж авахын цагт одоогоор бидний үйл хэрэг хэдийм үү байсан ч дайн дажин өлсгөлэн гамшиг цөмийн аюул занал гээд аюул хичнээн их байсан ч хүндрэлтэн заавал аврагдана. Неважно, насколько плохо идут наши дела, насколько страшны войны и голод или угроза ядерной войны, человечество обязательно выживет. ертөнцийн зүйл тогтлын хамаг одоо нууцыг шинжлэх ухаантчаар тайлдаг физикчд маань математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв. Тийм ээ. Тэд маань цөмийн физикчд болол дараагаар нь эргээл одоо хоосон чанарт руу ороод ирж байна. Хэрвээ бидэнд одоогийнхоос өөр хөгжилд суралцах туршлага байгаад түүнд суралцах түүхэн хувь тохиолдол юм бол шинэ эрэнд шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой. Тийм ээ. Тэр он цагш тав тодорхой заагдсан. Энэ бол 2012 оны 12 дугаар сарын 21. Тэгэхээр би энийг бол зүгээр юу гэж бодож байлаа. Зүгээр айхтар дээрээсээ төрсэн цаанаасаа заяад төрсэн мундаг амтэр хэлэх нь юу юм. Гэхдээ л бид нар тэр өөрчлөлт ийм цаг үе орж ирж энэ юм болж байна гэдгийг л мэдрүүлж байгаа учраас л бид нар энийг ярьж чинь түгээж чинь бид нар үүрэг хүчээрээс тийм. Тэрнээс бид нар бол мандагтай биш. Ийм мэдээж олон мянган хүн байгаа бах. Бүр мэдхгүй сая хүн байгаа бид бас мэдчихвэ тийм учраас үүргээ гүйцэтгэж байгаа учраас энэ хүмүүс энэ дээр анхаарал нэг 12 онд л эргэлт хийчихвэл тийм гэж би бодоод тийм. За одоо өнөөдөр манай бичлэг хийж байгаа өдөр бол 12 сарын 22 өчигдөр дэлхийн сүрсэнгүй л дээ. Тэгээд ямар ч гэсэн хүндрэлтэн яг нөгөө юугаараа үндсэн утгаараа бол бомбер нь л шилжиж байна. Яг шинэ нэрийг шилжиж явах та хоёр анхныхаа нэвтрүүлгийг хийж байна. Хүмүүс бол сүүрэл янз бүрийн шилжилтийг юу гэх нэг дандаа нэг бодит имэрч үзэх гэдэг байх юм. Байш байрлал нурсан байх, хүүхэд уйлсан байх нэг тийм юм үзээд байхад өчигдрийнх бол
Яаж хүндрэлтэй оюун санааны донслоо. Энд чинь бас донслохоо боллоо шүү. Айгүй хүчтэй том шилжилт Хүчтэй том тий. Маш хүчтэй том шилжилт болсон байхгүй. Ингээ мэдрэхэд хэцүү байхгүй тий. Энийг Говорят, что в один 20 век вместилась история предыдущих 19. Весьма вероятно, что 21 век... Өнгөрөх 20 дугаар зуун өмнөх 19 зууны түүхийг бүгд нь өөртөө багтаасан байсан гэдэг. Эднээс үзэхэд 21 дугаар зуунч хүн төрөлхтний шинэ үеийг бүгд нь өөртөө багтааж болно. Хэрвээ тийм бол шинэ үеийн хөгжилд өмнөх 20 дугаар зуунаас технологийн хувьд эс ялгарх ёстой. 20 дугаар зуунд хөгжил морин хөсгөөр л эхэлсэн. Ердөө ганцхан зууны дотор хүн төрөлхтөн морин хөсгөө мотор дунаагаар сольж, онгоцоор нэрч сансрын хөлгөөр аялан, саранд хүрч интернет зохион бүтээсэн. Тэгвэл үүнийг 1000 дахин үржүүлсэнтэй тэнцвүүц хэмжээний тийм гайхамшиг 21 дугаар зуунд хүн төрөлхтнийг хүлээж байж болно. Хэрвээ эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулж чадвал 2012 оны 12 сарын 21-ээс хойш хүн төрөлхтөн оюун санааны шинэ дэвшилд нэвтрэн орж чадна. Тэгэхээр зарим хүмүүс маяачуудын он тооллын төгсгөлийг энэ бол ертөнцийн төгсгөл биш, харин хүн төрөлхтөнд шинэ нэрэнд дэвшин орох авралын илгээмж гэдэг юм билээ. Эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулахын цагт тэгээд бүхнийг ойлгох болно. Харин тэр шинжилт хүрэх зам тийм ч амар хялбар байхгүй. Ялалт хөдөөд ирж, өр зөөлөнд хянуур тэрээр уран архар ялалтанд хүрч дөнгөн. Далай тэнгис, газар дэлхий ховсон өөрчлөгдөж хүмүүс жаргах цаг ирнэ. Яг үннийг хэлэхэд би 12 сарын 21-ний өглөө ямар нэгэн гайхалтай өөрчлөлт болно гэж бодохгүй байна. Бид зүгээр л ийм цаг үед тулгарна. Тэр нь өнгөрснөө эргэн хараад тийм ээ, бид энэ замаар өн удаан жил явжээ. Тэгэхээр одоо хуучин эрен ард хоцров гэд хүн төрлөختөн илүү гайхалтай эд шидийн шинэ ирээдүйг байгуулж эхэлнэ. Да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. Монголын үг дээдсийн шаштрт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу дэлхийн энэ хүн төрлөختөнд энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байт. 2013 онд. Тэгэхээр ойлгох юм байна шүү дээ. За удахгүй монголчууд бол Тэнгэрийн ус болох юм байна. Баяр үргийн авчихсан. Тийм болохоор бидний хооронд ийм одоо нэг л арга байгаа юм л дээ. Эсвэл бүр хөгжөө хаях. Ерөөсө төр чигээр нь хаях. Та нэг хэлчихсэн шүү дээ. Зүгээр сайхан одоо нүүдэлчин гаралтай улс бол ганц хамаанах үлдлээ шүү. Тий. Тэгэл тэрийг л аваад үлдчих. Морин оролдуулж мөхөө барилдуулаад торхогоо идэл. Тий тэгэл ингээд гисэн яриад болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өрөөдөн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахархъя л гэж